байцгаана гэж байна. Та бүхэнд өнөөдөр нэг сургаалт төлөвийг уншиж өгье гэж бодсон юм. Луг 8-аас уншиж өгье. Тэгэхээр Луг 8:5 тариач чинь үр суулгахаар гарчээ. Түүнийг үрээ цацгаад зарим нь зам хаваар унав. Тэгээд хүмүүсийн хөлд гიშгэджээ. Огторгон шувууд тэдгэрийг идчихв. Зарим үр нь чулуурхаг хөрсөнд унав. Тэнд нь чиггүй тул соёлоод л хатчихаж. Зарим үр нь хогийн ургамлын дунд унав. Хогийн ургамал буудаан үртэй зэрэг ургаж тэднийг барьчихаж. Зарим үр нь цай хөрсөнд унаж ургаа 100 дахин илүү ургац өгчээ гэв. Тэр эдгэрийг айлдаад сонсогч ихтэй сонсготун гэв. Шавнар нь энэ сургаалт зөвлөл нь ямар утгатай болохыг түүнээс асуухад тэр Бурхны хаанчлалын нууцуудыг мэдэх нь та нарт өгсөн юм аа. Харин харавчид харахгүй сонсож ойлгохгүй тулд бусад нь сургаалт зөвлөлөөр ярьдаг. Энэхүү сургаалт зөвлөл нь юм. Үр нь Бурхны үг. Зам хаваар унагсад нь сонссон бөгөөд тэд итгэн аврагдахгүй тулд яваал ирж тэдний зүрхнээс үгийг нь зайлшуулдаг. Чулуурхаг хөрсөн дээр унагсад нь сонсоод үгийг баярлан хүлээж авдаг. Харин тэдгээр нь бат үнцгүй ажээ. Тэд эцэг хугацаанд итгээд зорилтын үед ундаг билээ. Хогийн ургамал дунд унсан үр нь сонсон хүмүүс бөгөөд тэд замдаа зовнил эд баялаг өнөөгийн амьдрал тааламжтай автах зэрэгт баригдагсад юм. Тэдний үржимс боловсрохгүй. Сайн хөрсөн дээр унсан үр нь үгийг сонсоод шудраг зөв сэтгэл зүрхэндээ нандагж төвчээртэйгээр үржимсээ өгөгчд юм аа. Тэгэхээр энэ сургаалт зөвлөлөөр хараад бид нар үргэлжтэй холбоотой ярьж байгаа. Сайн хөрстөө газар өргөлөөргөөрөө гэж юу гэлсэн бэ гэхээр сайн хөрснөөр унсан үр нь үгийг сонсоод шудраг зөв сэтгэл зүрхэндээ нандагж төвчээртэйгээр үржимсээ өгөгчд юм. Тэгэхээр төвчээртэйгээр үржимсээ өгдөг тэдгээр хүмүүсийг бол үнэхээр эзний хүмүүс бөгөөд дуулууртаа үгэн дуулууртаа үгийг зөвхөн сонсохоос гадна хэрэгжүүлдэг хүмүүс. Тэгээд үг бол өөрөө Бурхны хаанчлалын нууцуд бас байдаг байгаа. Энэ зүгээр нэг үгийг зүгээр ном шиг уншаад өөртөө хэрэгжүүлэхгүйгээр ч юм уу уран зохиолын ном шиг библийг уншдаг хүмүүс байдаг л да. Энд өөрөө хэлэхдээ Бурхны хаанчлалын нууцуудыг мэдэх нь та нарт өгцөө гэж хэлсэн. Тэгэхээр Бурхны хаанчлалын нууцуудыг уншихын тулд та сүнсээр уншдаг байгаа. Хамт уншдаг байгаа. Эхний ээлжинд магадгүй танд багш тайлбарлах хүмүүс хэрэгтэй. Тэгээд илчлэлтүүдийг бас өөр хүмүүсийн илчлэлтийг бас авах боломжтой байдаг ба. Тэгэхээр энд хэлж байгааг харж байна уу? Хэрэв үгийг уншаад итгэхгүй байх юм бол яваал ядаж зүрхнээс үгийг нь аваа явчихдаг гэж байна. Тэр итгэн аврагдахгүй тулд яваалж тэдний зүрхнээс үгийг зайлуулдаг. Энэ зөвхөн Иесус Христийг хүлээж авах оролттой холбоотойгоос гадна бусад үгнүүд байгаа. Итгэгч нар хүртэл яг хэрэгжүүлэхгүй байх юм бол тухайн үнийг сонсоод өнгөрөх юм бол тэр итгэл нь цаашаа өсөхгүй тулд яваалж түүний зүрхнээс үгийг нь зайлуулдаг. Девол гэж тэдний зүрхнээс үгийг зайлуулдаг. Тэгээд хичнээн итгэвчсэн чулуурхаг хөрсөн дээр унссан байдаг үгийг баярлал хүлээж авал тухайн үедээ сургаал сонсдог. Ямар гоё подкаст вэ гэдэг. Гэтэ ямар ч бат үнцгүй учраас тэр нь жоохон итгээ ч юм уу жоохон харж агаад тэгэл орхичдаг байна. Хэрэгжүүлдэг байгаа. Хогийн ургамал дунд байгаа хүмүүс болохоор хамт ургадаг хүмүүс байгаа. Дотор нь байгаа бузар сүнстэйгээс гадна дэлхийн амьдрал санаа зовнилтоо эд баялаг өнөөгийн амьдрал тааламж давтах зэрэг баригдсан хүмүүс. Тэгэхээр санаанд муу зов гэж хэлэхээр зовхгүй байхыг хичээ гэж хэлдэг хүн байдаг. Санаа зовхгүй байгааг хичээ гэдэг нь санаа зовно л гэсэн үг. Зүгээр зарим тохиолдолд би санаа зовхгүй гэд амлах ёстой гэсэн үг. Энийг хийгвэл би хийнэ гэд амлчихна. Тэр хийж л дараа. Яг цаг хугацааны хувьд ямар байж болохыг мэдэхгүй. Гэхдээ тэг сурах явдал маш чухал. Зориулт гаргаж сурах явдал маш чухал. Хичээж хийн гэдэг бол амархан зүйл ерөөсөө биш. Тэгээ төвчээртэйгээр үр жимсээ ургалдаг ба. Тэгэхээр ургац тарьдагтай маш их зөвлөдөг Бурхны ажилд. Ягаад вэ гэхээр алхимийн мод тарьсан бол ургацаа хурааж авах нэлээд хэдэн жил болно шүү. Түмс тарьсан хүмүүс ч гэсэн хавар тарьсан бол намраас аш хураахгүй ч дундан идэж гэдэг юм уу. Одоо гаргаж авъя ч гэдэг юм уу. Тэгээд тарилын ажил маш их хөлбөр ордог ажил. Тийм учраас
маш хүмүүсийн miracle бай хурдан юм амиг дуртай гэдэг л та. Гэтэл яг чи үржим сургуулах гэж байгаа бол одоо магадгүй өвчтөө хүмүүсийг залбираад хурдан идэх бол зүгээр зүйл. Тэр бол үржимс биш байхгүй. Тэр Бурхны одоо үнэхээр бэлэг авсаар хийгдэж байгаа гаймшгууд байгаа. Тэрийг Иесус хурдан хийдэг. Харин тэр шавнарыг бэлтгэхэд 3 жил хагас орсон. Шавнар ингээл шууд Бурхан тэр хүнийг яадаг үлээ. Иесусийн нэрээр мундаг хүн бол гэж уг нь бүгдийг нөөцлөж байгаа нь болох л байх л та. Гэтэл тэгдэггүй. Үндсэн доошоо бүр гүн сууж иж тэгээд дэшээ мод ургадаг. Тэг үржимс гаргадаг. Энэ хугацаанд хугацаа ордог. Хугацаа маш их ордог байгаа. Тийм учраас дунд нь шантрахгүйгээр энэ хугацаа үржим сургуулна гэдэг бол одоо Бурхны ажлуудыг хийхэд хамгийн одоо хэцүү зүйлүүдийн нэг. Тэгээд төвчээртэйгээр тариалан тарж байгаа гэдгийг ерөөсөө мартаж болохгүй.